Сайн байцгаана уу та бүхэнд олон улсын амьдрал тусан үйл явдлыг томилон хүргэе. Америкийн нэгдсэн улс болон Израилийн зүгээс Иранд төвч байгаа цохилтоо өргөжлүүлж байгаа. За үүнтэй зэрэгцэн Израилийн хотуудад Ираны зүгээс цохилт өгч байгаа. За мөн энэ үйл ажиллагаатай холбогдуулан Ираны зүгээс Ормосын хоолойг хаасан зэргээр нөхцөл байдал хурцтаж байгаа үйл явдал ажиглагдаж байна. За энэ нь бол энэ Иранд төвч байгаа цохилтод цаашдаа бүс нутгийг хамрах, ялангуяа ойрхон дорнодын бүс нутагт бол тогтворгүй байдлыг бий болгох эдийн засгийн сөрөг нөлөөллийг дэлхийн эдийн засагт авчрах ийм байдлыг харуулж байгаа юм. За Израилийн хүчний зүгээс Тегран, Бейрут хот руу довтлох ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа юм байна. За амь өргөцтийн тоо 600-аас дээш давсан гэсэн ийм мэдээллийг өгч байна. За мөн Ираны төрийн телевиз цохилт өгч байгаа юм байна. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эсрэг явуулж байгаа ажиллагааг цаашдаа 4-7 хоног орчим үргэлжлэж магадгүй гэсэн тооцоололтой байгаа гэдгээ мэдгдсэн байна. За Вашингтоны зүгээс Теграны пуужин цөмийн чадварыг устгахын тулд чадах бүхнээ хийн гэдгээ мэдэгдэж байгаа юм. За Иран улсын хувьд бол бас стратегийн давуу байршилтай ийм бүс нутагт бол оршдог. За тийм учраас бол түүний хувьд дэлхийн газрын тосны тээвэрлэлд энэ чухал очил бүгдэлтэй Ормосын хоолойг хяндаг байдлаа ашиглан дэлхийн эдийн засагт нөлөөлөхийг оролдож байгаа юм. За их гүрнүүдийн өрсөлдөөний талбар болсон Ормосын хоолой нь Ираны өмнөд хэсэг, Оманы умард хэсэгт байрладаг. За Персийн булангаас Арабын тэнгис, Энтекийн далайраа хүрэх цорын ганц гарцуулдаг юм байна. Ингээд дэлхийн эрчим хүчний бас нийлүүлэлтэнд чухал үүрэгтэй ийм хоолой байдаг. За энэ хоолойгоор газрын тосны баялаг ихтэй Иран, Ирак, Кувейт, Бахрейн, Катар, Сауди Араб, Арабын нэгдсэн Эмират зэрэг улсууд газрын тос байгалийн хийгээд дэлхийн бусад орон зах зээлд нийлүүлдэг юм байна. За тоо баримтыг дурдах юм бол дэлхийн газрын тосны экспортын 40-46% нь зөвхөн энэ хоолойгоор дамждаг. За тээврийн хэмжээ нь цаашдаа ч гэсэн өсөх магадaltaй гэж тооцож байгаа юм байна. За энэ замаар тээвэрлэх газрын тосны хэмжээг жилд дунджаар 2%-аар тогтмол өснө гэдгийг тооцсон. Ингээд 2030 он гэхэд бол дэлхийн газрын тосд нийлүүлэлтийн 3/2 нь зөвхөн энэ Персийн булангаар дамжина гэж олон улсын эрчим хүчний агентлагаас тооцож байсан удаатай. Ормосын хоолойгоор нэг өдөрт 17 сая баррел газрын тос тээвэрлэгдэн далайгаар дамжин хийгддэг дэлхийн худалдааны 30% болдгийм байна. Ингээд Ормосын хоолойд жилд дунджаар 33 тэрбум куб метр байгалийн хий тээвэрлдэг нь жилд дунджаар 14 тэрбум куб метр байгалийн тээвэрлдэг Гибралтарын хоолойгоос 2 дахин их өндөр юм үзүүлэлттэй байдгийн байна. Цаашдаа ч гэсэн энэхүү хоолойгоор дамжих газрын тос болон байгалийн хий тээвэрлэлт нэмэгдэн Америкийн эрчим хүчний агентлагийн гаргасан мэдээлэлээр Азийн зах зээл гол төлөв Ормосын хоолойгоос хамааралтай тээврийг явуулдаг юм байна. За тус Азийн зах зээлд хүрдэг нийт түүхийн нефтийн 85% нь зөвхөн энэ хоолойгоор дамждаг. Япон, Энэтхэг, за бүгд найрамд Хятад ард улс, бүгд найрамд Солонгос улс бол Ормосын хоолойгоор дамжуулан газрын тос байгалийн хийгээ авдаг юм байна. За энэ асуудалтай холбогдуулан энэ нөхцөл байдал нь бол Азийн зах зээлд бол гол төлөв нөлөөлж байгаа юм байна. За тухайлах юм бол Ираны зүгээс Персийн булангийн эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгч дэлхийн газрын тос байгалийн хий бол огцом нэмэгдэж байгаа юм байна. За Токиогийн их сургуулийн профессор Батанабе Хидоригийн хэлснээр Marine Traffic вебсайтын мэдээлэлээс гарахад бэм гарагийн цохилт эхэлснээс хойш хоолоогоор зорчиж байгаа ачааны хөлөг онгоц болон танкеруудын тоо огцом буурсан тухай мэдээлэл өгч байна. За зарим хөлөг онгоц Ираны өмнөд эрг орчмын орчинд ойртож очоод буцаж эргэсэн ийм тохиолдол бол харагдаж байгаа юм байна. За Катарын төрийн өмчөд газрын тосны компанид 2 байгууламжинд цохилт өгсөний улмаас бүх шингэрүүлсэн байгалийн хийгийнхаа үйлдвэрлэлийг зогсоосон болохоо мэдэгдсэн. За Нидерландд төвтэй TTF нэртэй арилжааны төв дээр арилжаалагдж байсан Европын хийн жишг үнэ нь бол үдээс хойш арилжаагаар мегаватт цаг тутамд 45%-аар бол өсөж 46 евро болсон юм байна. За Их Британд ч гэсэн байгалийн хийн үн огцом өссөн байна. За үндэсний банкнаас жишг болгодог үнэ нь бол газрын тосны үн бас өссөн гэдэг нь харагдаж байгаа юм байна. За Ираны зүгээс Израилийн нутаг дэвсгэрт байрлуулах байнуудад товтлогоо өргөжлүүлж байгаа юм байна. За Израилийн цэргийнхээ хувьд бол баруун Иерусалим, Тель Авив, Илятийн дээгүүр Пуужингийн цохилт болсон гэдгийг мэдээлж байгаа. За бэм гаргаас хойш Израильд дор хаяж 10 хүн амнасаа алдсан байдалтай байна. За цаашдаа бол талууд хамтын энэ хүү цохилтын үйл ажиллагаагаа
өргөжлүүлсэн хэвээр байх юм байна. За Америкийн нэгдсэн улсын хувьд бол гол нь дэглэмийн одоо шилжилтийг хүсэж байгаа гэдгээ удаадараа уриалж байгаа. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын зүгээс хэлсэн мэдэгдэлтэй Ираны ард түмнийг бол өөрийн засгаа өөрийн гартаа оруулахыг одоо удаадараа уриалж байгаа. За энэ нь бол цаашдаа дэглэм солигдох сонирхол Америкийн нэгдсэн улс Вашингтоны удирдлагт байгаа гэдэг нь харагдаж байгаа юм байна. За тийм учраас Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн хэлсэнчлэн өөрсдийнх нь дэвшүүлсэн бүх зорилго нь хэрэгжих хүртэл Иранд цохилт үржүүлсэн хэвээр байх юм байна. За энэ нь бол цаашдаа дэлхийн эдийн засаг за мөн одоо газрын тосноос хамааралтай ойрхон дорнд булангийн орнуудад бол нөлөөллийг үзүүлэн за тэдний одоо экспортод бол гол сөрөг нөлөөллийг үзүүлэх магадaltaй нь бол харагдаж байгаа. За мэдээж хэрэг энэхүү одоо сөргөлтөө зөрчилдөөнөөс болоод олон хүний амнаас алдаж байгаа явдал нь бол бас эдийн засаг болон аюулгүй байдлын сөрөг нөлөөллийг үзүүлж байгаамаа.